сайн байцгаана уу? Та бүхэндээ Хельсинки хотоос мэдчилж байна. За гадаад харилцааны сайдын хуваар бүгдээрээ Финлянд улсын Хельсинки хотод хоёр үндсэн зорилготой ирсэн. За нэгдүгээрт нь Хельсинки 50 буюу Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын 50 жилийн ойд оролцож улсын хуралд бас мэдээлэл хийж Монгол орны улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал болон манайх энэ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь отхон гишүүний хуваар энэ хуралд бас оролцож 10-аад орны гадаад харилцааны сайд нартай бас үзэл бодлоо ярилцах ийм завшаа тохиоллоо. За хоёрдугаарт нь гадаад харилцааны сайдын хуваар 1965 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон хэдий ч гадаад харилцааны сайдын түвшинд айлчлал ер нь хэрэгжиж байгаагүй. Анхны бөгөөд түүхэн айлчлал гэдэг утгаараа Финляндийн талын гадаад хэргийн сайд бол намайг албан ёсоор урьсан. За бид энэ гадаад харилцааны сайдын айлчлалаар хоёр орны харилцааг цаашдаа идэвхжүүлэх, бие биендээ үе таалгаа нээх, төдийлөн энэ өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд бид нар бас боломжуудыг бол ашиглаагүй. Яг хамтын ажиллагаа гэдэг ажил хэргийн түвшинд бас бүх яамд төрийн байгууллага болон хувийн хвшил, төрийн бас байгууллагууд худалдаа аж ахуйн танхимын хооронд ч харилцаа тогтоогоогүй юм бас цаг хугацаа өнгөрчээ гэдэг дээр дүгнэлт хийлээ. За энэ айлчлалынхаа үеэр бүгд найрамд Финлянд улсын ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийж Монгол улсын ерөнхийлөгчийн мэдчилгээг дэвшүүлж өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, цаашдаа өндөр түвшинд айлчлал хийж ойрын хугацаанд хэрэгжүүлье гэдэг зүйлийг тохирлоо. За эдийн засгийн хөгжлийн сайдтай бид нар уулзаж бас Монгол орны бизнесийн боломжуудын талаар танилцуулж цаашдаа бид нар аль аль салбарт орон зай байгаа Финляндийн хөрөнгө оруулагчид болон технологи, инновац, боловсролын чиглэлээр энэ дэвшилттэй туршлагыг нэвтрүүлэх талаар нэлээд бодиттой байж хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа. За мөн парламентын тогтолцоо бол манай улстай хийж ил төстэй. За парламентын даргатай бас уулзаж манай парламентын их хурлын даргын мэдчилгээг дэвшүүлж бас парламент хоорондын хамтын ажиллагаа бид нар яаж дэвшүүлэх вэ? Хоёр талдаа найрамдлын бүлэг байгуулагдсан. За энэ найрамдлын бүлгийн хүрээнд бас хоёр улсын харилцаанд болон цаашдаа айлын сайн туршлагыг хэрэгжүүлэх үүднээс зохимжтой хуулиудыг судлах, за байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг илүү ойртуулж чиглэх ярилцсан байгаа. За бизнес Финляндия гэдэг манайхаар бол төрөөс санхүүждэг худалдаа аж ахуйн танхимтай ижил байгууллагатай уулзлаа. За энэ байгууллага бол үнэхээр гоё сайхан санаачлагуудыг бас ярьж ийн өөрөө манайхыг тойроод бараг бүх улсад төлөөлөгчийн газраа байгуулсан байт юм байна. За энэ дотор бол онцгийн сонирхолтой зүйл нь гэвэл технологийн дэвшил, инновац, за захимжуулах тал дээр, за кибер аюулгүй байдлыг хангах тал дээр бол маш өндөр түвшинд хөгжүүлсэн энэ үйлчлэгээнүүдээ бас санал болгож байна. За стартапууд буюу залуу бизнесийг дэмжих, залуучуудыг шинээр бизнес эрхлэхэд дэмжих, өсгөж бойжуулах энэ экосистемийг байгуулсан сайн туршлагаа бас хуваалцсан манай орны хувьд маш чухал санагдлаа. Тийм учраас би энэ байгууллагын Азийг хариуцсан захирлыг нь ойрын үед бас Монгол орнд айлчилж бидний залуу стартапуудад бас мэдээлэл өгч худалдаа аж ахуйн үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллах баримт бичиг байгуулж хоорондоо холбоо тогтоох, цаашлаад эх хичээл хэрэгжүүлэх өндөр дэд хэмжээний айлчлалын үеэр энэ байгууллагын салбарыг Монголд байгуулах энэ асуудлыг хөндөж тавьсан. За мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг орчин, эрх зүйн орчин нь бодит дэмжлэг үзүүлдэг, зээл олгодог, жижиг өрхийн үйлдвэрлэл болон эмэгтэйчүүд бизнес эрхлэлтийг бодлогоор буюу санхүүгээр яаж дэмжих вэ гэдэг энэ туршлагыг бас бид нар авмаар санагдлаа. Тэгээд удахгүй болох дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтын үеэр бас төлөвлөлийг нь очиж манай эмэгтэй жижиг дунд бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллах талаар ярилцъя гэдэг энэ саналыг бас тавьсан. За энэ хоёр санал бол бас хэрэгжих байхаа гэж найдаж байна.